Засгийн газрын өрийн баталгаан дээр 2026 онд Доромт аймгийн Доромт бүсгийн эрчим хүчний систем компани нийтдээ 28 орчим тэрбум төгрөгийг төлнө гэсэн байна. Гэтэл өнөөдөр Доромт бүсгийн эрчим хүчний систем компани дээр нүүрстэй холбоотой асуудал үүссэн. Дорнод МАГ гэдэг компани 2025 онд нүүрснийхээ үнийг бараг 2 дахин өсгсөн мөртлөө нүүрсээ нийлүүлдэг. За нүүрсээ нийлүүлж чадахгүй бол тэр станц чинь цахилгаан үйлдвэрлэхгүй. Зүүн бүсийг цахилгаанаар үйлдвэрлээд хангаж иж орлого олж тэрнээсээ зээлээ төлөх хэрэгтэй. Энийг манай эрчим хүчний сайд мэдж байгаа мó? Өвлжилтийн бэлтгэл хариуцсан шадар сайд амар сайхан мэдж байгаа мó? Энэ талаар харилтаа өгч. За Суранзан болдог гишүүн асуултанд хариулъя. Суранзан болдог гишүүн энэ МАГ компани Доромтын цахилгаан станцад нүүрс нийлүүлэх асуудлаар маргалдаж явж байгаад сүүлийн өдрүүдэд учраа олсон. Одоо нэг ганцхан асуудал үлдэж байгаа. Чийгшлийн асуудал дээр маргаан гараад байгаа учраас яамнаас ажлын хэсэг өчигдөр өнөөдөр Доромтын цахилгаан станцаар адилж байна. Эх 7 хоногийн 1-р 2 дахь ихэд учраа олчих واخ гэж бодож байна.